Чимийн өмнө би ээж хүний талаарх судалгаа дуусгаж байхдаа 1963 онд П.Т. Пеледаны бичсэн Эмэгтэй хүний нууц номыг олж уншсан юм. Хуудсуудыг уншиж байхдаа зүрх минь халуун оргих шиг л болсон. Би дотроо ээж бүр эдгээр хуудсуудад юу байгааг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм. Энэ нь ээжүүд тэр үед хаана зогсож байсан, одоо ч бид тэрхүү газартаа зогсож байгааг надад сануулж байсан. П.Т. Пеледан эдгээр ээжүүдээс ярилцлага авч чадсан бөгөөд тэд сэтгэлийн гүнд байгаа асуудлууд ганцаардлаа түнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Мөн их хүнд байж болоход эргэлздэг тоймгүй олон асуудлаа хүлээн зөвшөөрөхөөс ичдэг тэрхүү сэтгэлийн гүндэх асуудлуудаа хуваалцсан. Тэр түүнийг нэргүй асуудал гэж нэрлсэн. Тухайн үед ногоон зүйлэг арын хашаа хотын захын гэр хорооллууд нээжүүдийг тусгаарлаж байсан. Тэд салхин цэцэг зэрэг халдвар төвчний талаарх санаа зовнилоо гээж сэтгэлийн хямрал архиталтыг өөрсдөдөө бий болгосон байв. Ээжийн бяцхан туслагч гэх мэт эмийн эмчилгээ нь уйдгар гуниг аж аргалгүй байдал төгшүүрхээс ангижрахад тусалж чадаагүй. Гэхдээ заримдаа эмийн эмчилгээ хэрэг болдог гэдгийг энд хэлэхэд илүүц биз. Учир нь нэг шатаас нөгөө шат руу дамжихад бидэнд илүү замыг хөнгөвчлж өгдөг. 1950 оноос хойш маш их замыг туулжээ бид нар. Гэхдээ ганцаардлын мэдрэмж, бэлэгдээгүй мөрөөдлүүд өнөөдөр хүртэл хэвээр байна. Би гэр бүлийн сэтгэл зүйн эмч хийж байхдаа ядарч туйлдсан, хит их ачаалал баригдсан, өөрсдөө хаашаа чиглүүлэхээ мэдэхгүй болсон ээж нарын тухай олон практикийн асуудлуудыг сонссон. Тэдний амьдрал ганцаардлаар дүүрсэн байв. Би эдгээр асуудлууд тэд ядарч туйлдсантай холбоотой гэдгийг мэдэж байсан ч ганцаардал гэдэг асуудал надад хамаагүй гэж өөрийгөө тусгаарласан байсан. Үнэхээр итгэжсэн байсан би өөртөө. Би дотроо би багасаа л хүмүүст сайн найзууд болж чаддаг байсан. Надад сайн найзууд байдаг. Намайг хайрлаж дэмждэг хантай. Хүүхдүүдийнхээ сургууль нийгмийн ажилд би маш сайн оролцдог. Миний цагийн хуваар оройн зог үдшилгээр дүүрэн байдаг гэж бодсон. Тиймээс би өөрийгөө зүгээр байна. Би сэтгэл зүйн асуудалгүй байна гэж итгэжсэн байсан. Нэг өдөр л энэ бүхнийг өөрчилсөн нэгэн зүйл надад тохиолдов. 5 жилийн өмнө би 2 хоног тэсгийн аргагүй өвдөж түргэнээд эрүүл мэндийн төвд хүргэгдсэн юм. Намайг үзлэгт оруулангуутаа л шууд л тусгаарлаж өрөөнд оруулаад зургатаа асааж тухтай гихчийн орчин бүрдүүлж өгөв. Би маш их өвдөж байсан ч үнэндээ сэтгэл хангалуун байсан. Би эмнэлгийн орон дээр тухлан хөвтөд сүвлэгч нар намайг ирж шалгах үеэр дулаан хүнжилтөд шигдэн нэм гайргийн хөл бөмбөгийг үзэж байлаа. Би санаа тавих хүүхэдгүй, буулгах аяг тавгүй, эвхэх хувцасгүй, зөвхөн би өрөөнд ганцаараа байсан. Тэгээд би чийдэнгийн мөчийг мэдэрсэн. Би энэ тухай өмнө сонсож байсан. Хүмүүс яг миний мэдэж байгаа зүйлсийг надад ярьж байсан шүү дээ гэж би бодсон. Би эмнэлгийн төсөөлөлтөд болчихсон байлаа. Бодит амьдрал дээрх эмнэлгийн уран зөгнөл яг л биелэгдэв. Тэгэд үнэхээр сайхан санагдсан. Харин бөөрийн чулуутай болсноо мэдсэний дараа энэ нь шинэлэг зүйл биш болсон л таа. Тэгээд би гэр бүлээсээ гадна хэн рүү залгах вэ гэж өөрөөсөө асуусан. Би эмнэлэгт байна. Надад чамаас юу ч хэрэггүй. Надад хоол хэрэггүй. Хүүхдүүдийг эргэж тойрогч шаардлага байхгүй. Зүгээр л би чамд аар сар зүйлээ ярилцмаар байна. Би жалчмаар байна. Тэгээд тэр мөчид би практик дээр харж байгаа өөрийн сонсож байсан ээж нартайгаа адилхан болсноо мэдсэн. Өнгөрсөн хугацаанд би их цаггүй байж би нөөж хүүхэд өсгөж карьераа ахиулах гэж тасралтгүй хөдөлмөрлөж хүүхдүүдийн сургуулиас хөл бөмбөг гэр ажил маршрутаар өдөрт 60 минутын л цаг заваар машин дотор л би байсан. Яг тэр үед надад үнэхээр ганцаардах мэдрэмж төрж байсан. Би үнийг өөрөө ч мэдэхгүй болчихсон байв. Энэ жилийн дараа ч нэргүй асуудал бидний дунд байсаар байна. Энэ нь өөрөөр харуулж бодож та өөрийгөө ямар ч дүрд хувиргаж болох байсан ч энэ нь таны дотор байсаар л байна. Өнөөдөр бид бусад бүх ээжүүдээс биднээс илүү сайн сайхан байгааг харуулдаг сор шүлжээний тухай туулаа нөхтэй болчихсон. Хэр бид ажил хийж байгаа бол үр хүүхэдтэй цаг зав гаргаж чадахгүй, гэр бүлээ харж хандаж чадахгүй байгаагаа өөрийгөө буруутгадаг. Эсвэл гэртээ сууж байгаа болвол карьераа хөөж, гой сайхан хувцлаж байгаа хүмүүсийг хараад мөн сэтгэлээр ундаг. Бид эцэг эхийн талаар гаргаж буй шийдвэртээ эргэлзэж, тэнтертэй өөрийгөө буруутгадаг.
Мөн ихэнхдээ бид тэрхүү асуудлуудаас болж бүтлгүүдэж өөртөө буруу өгч үр хүүхдийнхаа гаргаж байгаа зан арын шинд өөрийгөө ялалдаг. Бид галзуу хит их хуваартай амьдралынхаа хаа нэгтээ өөрийгөө гүйчихсэн байдаг. Хэрэгцээ шаардлагыг нь үнэхээр хангасан, чамайг ойлгодог сайн нөхөртэй байсан ч бид сэтгэлийнхаа гүнд ганцаардаж байдаг. Бидний ихэнх нь ямар нэгэн байдлаар карьераа хадгалж 50-60-аад оны үеийн ээжүүдийг бодох юм бол мэрэгжлээ хөөж амжилтыг бий болгосон байдаг. Гэвч энэ нь бидэнд хангалтгүй байсаар л байна. Өөртөө мөнгө олж, өөрийн карьертэй болсон сайхан ээж нарыг харсан ч тэд ганцаардаж байдаг. Надад итгээрэй. Эндээс харахад бидний дунд нэргүй асуудал байсаар л байна. Маш олон эмэгтэйчүүд би ч хүртэл тантай нэргүй асуудалтаар нэгдсэн байна. 1970-аад оноос хойш эмэгтэйчүүд амьдралынхаа сэтгэл ханамжийг эрэгтэйчүүдээс доогуур үнэлдэг болохыг судалгаагаар баталсан байдаг. Би өөрөөсөө яагаад ийм байгаа юм бэ гэж олон дахин асуусан. Гэтэл нэг зүйл тодорхой болсон юм. Эмэгтэйчүүд ойр дотн амьд харилцаатай байх хэрэгтэй. Энэ нь энгийн харилцаанаас өөр зүйл. Бид 7 хоногт 30 гаруй цагийг онлайнаар өдөр доор хайж 1 цагийг фэйсбүүкт зарцуулж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 40 жилийн хугацаанд бидний нөхөрлөлийн царах үрээ багасч амьд харилцаа байхгүй болж ганцаардагчид ихсэх болсон. Бид амьдралынхаа дунджаар 11 удаа байршлаа өөрчилдөг. Мөн хүүхдээ сургууль цэцэрлэг дугуйланд хүрэх нь ээжүүдийн бусдтай харилцахаас илүүтэй машиндаа илүү их цаг зарцуулахад хүрэж байна. Мөн нийгмээс тусгаарлах нь бидний бие биедээ эрүүл мэндэд бас аюултай гэдгийг та мэдэх үү? Их сургуулийн нэгэн судалгаагаар хийхэд өвчтнүүдийн ойр дотн нөхөрлөдөг амьд харилцаа үүсгдэг өвчтөнгүүд өвдөх магадлал бусад өвчтөнгүүдийг бодвол 50% бага байсан байна. Тэгэхээр амьд харилцаа нийгмийн ямар нэгэн хүрээлэлт байх нь таны өвчлөлөөс хүртэл хамгаалдаг. Нийгмийн тусгаарлалт ганцаардлын мэдрэмж нь тамхи татах таглалтаас илүүтэйгээр нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг нь эрүүл мэндийн томоохон судалгаанууд дээр ил болсон. Тэгэхээр бид юу хийх хэрэгтэй вэ? Энэ бол нэргүй шийдэл гэж би одоо хэлхийг хүсэхгүй байна. Сүүлийн хэдэн жилийн турш энэ сэдвийг судалж байхдаа хэрэв миний практик дээр миний харж буй үйлчлүүлэгч тус бүр хамгийн сайн найзтай бол над дээр ирж сэтгэл засал эмчилгээ авах хугацаанд 50% богино байдаг. Бид онлайн байх хэдэн цагийг эмэгтэй найзтайгаа өнгөрөх хэрэгтэй. Өнөөдөр тантай хуваалцсанчлан би ч гэсэн ямар нэгэн сэтгэлзэн хувь тархлаагүй байсан. Одоо би найз нөхдөдөө илүү уулзаж тэдний талаар илүү их мэдхийг хүсч нэгэнтэй ярьж сэтгэл доторх уужруулахыг илүүд боддог болсон. Хамтын түүх нь олон нийтийг бий болгодог учраас бид түүхээ хуваалцах зайлшгүй шаардлагатай. Учир нь хүн төрөлхтөн үүсэх цагаасаа ямар нэгэн нийгмийн харилцаанд орж тэрнээсээ сэтгэл ханамжийг авч байдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Би өмнө нь өөртөө гаргадаг байсан хатуу планаа аль болох зөөлрүүлж өөртөө цаг зав, найз нөхдөдөө цаг зав гаргадаг болсон. Жижиг хотын нэг дүүргийн хүмүүс бид хамтдаа энэ асуудлыг арилгахад бүр илүү амархан бидний хүрээлэл болж нэг хамт олон болж чадна. Тиймээс яг одоо найз руугаа залгаа шопинг хийе гэж хэлээрэй. Тэгээд би хүүхдүүдээ өчийн мэнд хүргэе гэж үнсдэгтэй адилхан ядарсан үедээ ч найз руугаа утас зохиод хай өнөөдөр чамд ямар асуудал тулгуурваа гэж асуухыг хүсдэг болсон. Нөхөрлөлд бид бүгдийг хувьд тэр тусмаа өөрийнхөө амьдралд ямар чухал болохыг бодохоор би бүжиглэхүү кинонд гардаг Сьюзен Сарандоны хэлсэн энэ сайхан мөрийг санав. Энэ нь бид бүгдэд гэрч хийхдээ манай гараг дээрх тэр бүхэн хүмүүс тэд налаас чиний гэрч болох хүн байхгүй гэдэг тэнэг бодлоо өөрөөсөө авч хай. Нөхөрлөл бид бүгдийн хувьд тэр тусмаа таны амьдралд хэр чухал болохыг бодохоор би бүжиглэхүү кинонд гардаг Сьюзений хэлсэн бид бүгдэд гэрч хэрэгтэй. Манай гараг тэр бүхэн хүнтэй тэр дундаас чамд гэрч болох хүн байхгүй гэдэгт бүү итэг тэр тэнэг бодлоо өөрөөсөө авч хайж гэсэн үг санаанд ордог. Чиний хэцүү цагийг хамт туулах хэн нэгнийг өөртөө бий болго. Учир нь ганц хөлөөрөө доголохоос хоёр хөлөөрөө алхах нь илүү амар биш гэж үү? Таны найз таныг гэрч болох болно. Өнгөрсөн 50 жилд бидний дунд байсан нэргүй асуудлууд дараагийн 50 жилд байх эсэх нь танаас л шалтгааллах болно. Баярлалаа.